2022 оны 5 дугаар сарын 24-нд Техас мужийн Уэлдэ хотын Роб хэмээх нэртэй бага сургуульд нэгэн этгээд дайран орж аимшигтай зэвсэг талдлага үлджээ. Тус этгээд нийт 19 бага насны сурагчид болон 2 багшийн амнасыг өнөөж мөн халдлага үлдэх явцад өөр бусад 17 хүүхдүүдийг шархтуулсан байна. Гэмт хэрэгтэн бол ахлах ангийн сурагч 18 настай Салвадор Рамос гэгч байлаа. Тэр бага сургуулаа энд дүүргэсэн байж Рамос эхлээд гэртээ өөрийн эмээгээ буутсан ч түүний эмээ азар амьд үлдэж хөршүүдийн тусламжтайгаар эмнэлэгт хүргэгдсэн. Дараа нь тэр эмээгийнхэн хар саарл өнгийн 2008 оны Ford F-150 маркийн автомашиныг хулгайлан Роб бага сургуулийн зүг хөдөлжээ. Рамос 18 нас хүрснийхээ дараа буюу 2022 оны 5 дугаар сарын 17-нд орон нутгийн зэвсгийн дэлгүүрээс MP15 маркийн винтовыг хууль ёсны дагуу худалдан авсан. Энэхүү өдөр нь халдлага болохоос ердөө 7 хоногийн өмнө байлаа. Анхны бууга авснаас 3 өдрийн дараа Daniel Defense брендийн AR-15 загварын бууг мөн худалдан авсан аж. Тэр нийт 1657 сум худалдан авсан байдаг. Рамосын үйлдсэн халдлагаар 19 бага насны хүүхэд болон 2 багш амирэгдэж давхар 17 хүн бэртэж гэмтсэн. Тэрээр сургуулийн 2 хичээлийн танхимд орж сурагчид болон багш нар руу халтсан. Удалгүй дуудлага авсан Техас мужийн цагдаа нар 1 цаг 14 минутын дараа тусгай хүчнийхэнтэй хамтран танхимд нэвтэрч Рамосыг буудан хөнөөсөн байна. Энэхүү хэрэг нь Америкийн нэгдсэн улсад сүүлийн 10 жилийн хугацаанд дотор болсон хамгийн аимшигтай бага сургууль руу халсан хэрэг байсан бөгөөд тухайн үед галт зэвсгийн хуулийн хяналтыг чангатгах шаардлагыг дахин хүндсэн билээ. Энэхүү хэргийн дараа 2023 оны ихэр Иллинойс мужийн нэгэн буу үйлдвэрлэгч компани хүүхдэд зориулж тусгайлан зохион бүтээгдсэн довтолгооны буу болох JR-15-ыг танилцуулсан байна. Энэхүү хүүхдийн винтов нь 2.3 паунд ойролцоогоор 1 кг хэмжээтэй, урт нь 80 см орчим бөгөөд хүүхдэд зориулсан төдийгүй AR-15 буунаас 20%-аар жижиг гэж сурталж ирсэн байна. Худалдагчийн хэлснээр хүүхдийн винтовын үнэ нь ойролцоогоор $389, томчуудын ашигладаг буутай адил ажиллагаатай хүч нь бараг ижил хэмээсэн байна. Америкийн зэвсгийн 8-ачид хүүхдэд зориулсан сурталжилж буй энэхүү винтовыг хүүхдэд маш тохиромжтой гэж итгэлтэйгээр мэдэгджээ. Гэвч өг хүүхдийн винтов олон нийтийн зүгээс ялангуяа галт зэвсгийн хяналтыг дэмжигч бүлгүүдийн зүгээс хүчтэй шүүмжлэлт дагуулсан юм. Тэдний хэлж буйгаар Америкийн нэгдсэн улсад хүүхэд холбогдсон буулга хүчирхийллийн тохиолдол байн гардаг тул зэвсэг үйлдвэрлэгчид ашиг олохын тулд энэ төрлийн хүүхдийн галт зэвсгийг танилцуулж буй нь ёс суртахуунгүй үйлдэл. Энэ нь цаашид илүү олон хүүхдийг аюулд оруулж бодсохгүй гэж үзэж байна. Харин Иллинойс мужийн хууль тогтоогчид энэ маркетингийг хүүхдүүдийг буу эзэмших болон хүчирхийлэлд өдөөн хадгалсан хэмээн үзэж сурталчилгааг хязгаарлах хууль санаачилсан. 2023 оны 5 дугаар сард мужийн сенат уг хуулийг баталж галт зэвсгийн үйлдвэрлэгчид болон худалдаачдыг хүүхдэд зориулсан маркетинг хийсэн тохиолдолд хэрэглэгчийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхээр болсон. Холбогдох статистик мэдээгээр Америкт 3 цаг тутамд 1 наснд хүрээгүй хүүхэд галт зэвсгийн улмаас амиа алддаг байна. Эдгээр энэ зарим нь буудлагад оролцож амиа алдсан, зарим нь амиа хорлсон. Харин зарим нь галт зэвсэгтэй санамсаргүйгээр харьцсны улмаас нас барсан байдаг байна. 2021 оны 12 дугаар сард Америкийн нэгдсэн улсад 2 настай охин эцэг эхийнхээ машин дотор буугаар тоглож байгаад санамсаргүйгээр өөрийнхөө толгоороо буудаж газар дээрээ нас барсан. 2021 оны 11 дугаар сард Миннесота мужид бүлэг хөвгүүд санамсаргүйгээр галт зэвсэг олж түүгээрээ бичлэг хийж байх үедээ 13 настай хүү 5 настай хүүхдийг санаандгүй будаж хөнөөсөн хэрэг гарсан. Америкт ийм төрлийн харамсалтай тохиолдлууд олонтаа бүртгэгддэг байна. Эдгээр жишээнээс харахад галт зэвсэг хүүхдүүдэд ямар аюултай болох нь тодорхой харагдаж байна. Америкийн нэгдсэн улсад байдаг галт зэвсэг эзэмших эрх чөлөө хэмээх ойлголт нь хүүхдүүдийг галт зэвсэгтэй амархан харьцах боломжийг бүрдүүлжээ. Үүн дээр нэмээд довтлох зорилттой винтовыг тоглоом мэтээр сурталчилж хүүхдүүдийн дунд түгээх гэсэн сэтгэлгүй ашиг хонжоо хайсан үйлдвэрлэгчид гарч ирж байгаа нь үнэхээр хүний амнасыг үл тоомсорлсон явдал. Хүүхдүүд галт зэвсгээ чөлөөтэй сургуульд авчирч болно гэж төсөөлөхөд жаамшигтай. Ийм нөхцөлд сургууль тулааны талбар болж хувирах аюултай. Учир нь хүүхдүүд өөрийгөө хянах чадвар зөв бурууг дэнслэх ухамсар дутмаг байдаг. Мөргөлдөөн гарсан үед ангийн найзууд багш нар эцэг эхлүүгээ буу шагаахгүй гэх баталгаа байхгүй.
Өнөөдөр Америкийн нэгдсэн улс буун дугаар дүүрэн орон болсон. Статистик мэдээгээр 2023 онд Америкийн нэгдсэн улсад ойролцоогоор 47 мянган хүн галт зэвсгийн улмаас амнасаа алджээ. Хэрвээ хүүхдүүдийн хувилбар буу олон нийтэд өргөн дэлгэрж эхэлвэл цаашлаад илүү олон хүний цус урсаж ам өргөдөх нь тодорхой гэсэн тоон судалгаа гарсан байдаг. Эдгээр үхэл хохирлон Америкийн нэгдсэн улсын засгийн газрын идэвхгүй байдалтай шууд холбоотой. Байден сонгуулийнхаа үеэр галт зэвсгийг хянах амлалт өгсөн ч дөрвтэй арга хэмжээ аваагүй. Америкийн нэгдсэн улсын хамгийн том галт зэвсгийн байгууллага болох Америкийн Винтовын холбоо нь дотооддоо 5 сая гаруй гишүүнтэй. Энэ нь хамгийн том галт зэвсгийн холбоо байгаа зогсохгүй Америкийн нэгдсэн улсын хамгийн нөлөө бүхий лобби бүлгүүдийн нэг юм. Тус байгууллагын гол зорилго нь Америкийн нэгдсэн улсын үндсэн хуулийн 2 дугаар нэмэлт заалтаар ард иргэдэд олгосон галт зэвсэг эзэмших эрхийг хамгаалах явдал. Гэхдээ Rifle буюу Винтовыг монголоор нарийн орчуулаагүй учраас ерөнхийдөнд Винтов гэж нэрлэснийг энд дурдъя. Бидний уламжлалт Винтовын одоогийн хөгжлийг харахад нарийн задалж ялгсан орчуулга шаардлагатай болсон харагдаж байна. Удаан хугацааны турш дээрх байгууллага улс төрчдтэй салшгүй холбоотой байсаар ирсэн. Жишээлбэл олон сенатчуулан амбан захирагчид энэ холбооны гишүүд. Америкийн Винтовын холбоо болон улс төрчдийн бүлгийн нөлөөгөөр Техас мужи 2021 онд нэгэн хууль баталсан юм. Энэхүү хуулийг батлах ёслол дээр Техасын амбан захирагч Аббот хэлэхдээ 21 нас хүрсэн галт зэвсэг эзэмших хэрэгтэй иргэдийг тусгай зөвшөөрөл бас сургалтгүйгээр гар бүг далдуулан илээр авч явахыг зөвшөөрсөн хуульд гарын үсэг зурснаа бахархалтайгаар мэдгдсэн байдаг. Тэрээр мөн Техас бол иймэрхүү эрхчлөөг түгээдэг муж гэж хэлсэн байна. Тиймдээ ч Америкийн нэгдсэн улсад сүүлийн 10 жил сургуулийн зэвсэг таллага Техас мужид хамгийн их болсон нь огт гайхмаар зүйл биш. Ашиг сонирхлын холбоогоор улс төрчид зэвсгийн наймаачид болон Америкийн Винтовын холбоо үзэл санаагаараа улам бүр нэгт уялдаж ард иргэдийн галт зэвсэг эзэмших эрхийг үндэслэн зөвтгөх хуульчлах зорилгоор боловсрсон онолуудыг бий болгосон. Үүнийгээ ч нэг төрлийн ийзэн буюу үзэл баримтлал болгосон байна. 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Хойд Каролинагийн их сургуулийн химийн лабораторид бас нэгэн бундуу гарав. Хятад гаралтай профессор Зижи Ян өөрийн докторант оюутан Тайлэцэд буудуулж амиа алдсан юм. Энэхүү сургууль болсон зэвсэг талдлага нь олон нийтийн анхаарлыг татаж нийгэмд асар их нөлөө үзүүлсэн. Тус өдрийн 13 цаг 2 минутанд лабораторид буудлага гарсан тухай мэдээ 911-т иржээ. Тухайн өдөр профессор Зижи Ян урдын адил оюутнуудтайгаа хамт туршилт хийж байв. Гинэт буунду гарч Зижи Ян лабораторид цуснд будагдан ухаан алдаж уйлсан байна. Гэрчүүдийн мэдээлснээр Аз төрхтэй эрэгтэй хүн лаборатори руу орж ирээд хэд хэдэн удаа буудсан гэж мэдүүлсэн байдаг. Холбооны мөрдөх товчоо болон мужийн цагдаагийн мөрдөгчид шуурхай газар дээр нэрж химийн лабораторийн барилгыг хааж шалгалтын мөрдөн байцаалт явуулжээ. Профессорын цээж толгойл нь буудснаас олж нас барсан болохыг тогтоов. Гэрчийн мэдүүлэг болон хяналтын камерыг шинжилсэний дараа цагдаа нар сэжигтэн Тайлици болохыг баталгаажуулсан. Ингээд докторант оюутанг цагийн дараа гэхэд баривчилсан. Гисэн ч түүний гэмт хэрэгт ашигласан буу болон зэвсгүүд одоогоор олдоогүй. Энэ хэргийг одоо ч мөрдөн шалгаж байгаа бөгөөд гэмт хэргийн зорилго зэрэг холбогдох мэдээллийг тогтоохоор ажиллаж байна. Учир нь 2023 оны 11-р сарын 27-нд Тайлицийг шүүх хуралд оролцох чадваргүй гэж үзэн сэтгцийн эмнэлэг дэмжлэгээ хийхээр шийдвэрлэсэн. Түүний сэтгцийн байдлыг үнэлэх 2 тусдаа шинжилгээний үр дүнд шизофрен өвчтөй болох нь тогтоогдсон. Үүний улмаас шүүх хурал түр хугацаагаар хойшлогдсон бөгөөд түүний сэтгцийн байдал сайжирвал хэргийг дахин авч хэлэлцэх боломжтой гэсэн байна. 34 настай Тайлици Хятад улсын Хэнэн мужийн Финциожи даашаа тосгонд төрсөн. 2010 онд түүний их сургуулийн эзэлтийн жалгалтын оноо орон нутгийн хэмжээнд томоохон шуугиан тарьсан байна. Нэг үгээр тэр гавл толгойт байв. Тэр 2010 оноос 15 он хүртэл Ухааны их сургуулийн физикийн ангид бакалаврын зэрэг хамгаалж бизнесийн удирдлагын чиглэлээр туслах мэргэжил эзэмшсэн. Судалгааны ажлын хувьд Тайлицийн карьер маш өндөр байсан бөгөөд 2015-аас 17 он хүртэл тэр судлалын хүрээлэнд судлаачаар ажилласан. Тэгж шинжлэх ухааны туршлага хуримтлуулсан байна. Харин 2019 оноос 21 он хүртэл Тайлици Америкийн нэгдсэн улсын Луизиана мужийн их сургуульд материал судлал, инженерчлэлийн чиглэлээр магистрийн зэрэг хамгаалахаар суралцсан байна. Харин 2022 он гарахад Тайлици Хойд Каролинагийн их сургууль Чапел Хилл дэх материал судлалын салбарт докторийн зэрэг хамгаалах сургуульд ийсэн орсон. Тэрээр хохирогч Зижи Яны судалгааны багийн гишүүн болж материал судлалын судалгаанд ажилласан байна. Нийгмийн сүлжээгээр цацагдсан мэдээллүүдээр Тайлици сүүлийн үед судалгааны ажлуудыг хүчтэй шүүмжилж өөр бухимдалтай байгаагаа илэрхийлсэн байдаг. Энэ нь түүнийг гэмт хэрэг үлдэх зорилго болсон эсхийг одоогоор нотлоогүй. Харин залуу профессор Зижи Ян нь 38 настай 2 бага насны хүүхэдтэй.
Хятадаас ирсэн нэр хүндтэй залуу профессор байв. Түүний харамсалтай үхэл сургуулийн дотор болон гадна маш хүчтэй цочрлыг үүсгэсэн байдаг. Тайланд мэдээснээр Зижи Яны үхэл Америкийн академийн орчинд ихээхэн цочрол авчирсан. Түүнийг сайн мэддэг зарим хүмүүс урам зоригтой эрдэмтэн нээлттэй зан чанартай гоц авьяастан байсан гэж дүгнжээ. Дээрх сургуулийн зэвсэг таллах нь нийгэмд бууны хүчирхийллийн талаар дахин нэг удаа анхаарал эргэцүүлэлт төрүүлв. Америкийн нэгдсэн улсад бууны асуудал үргэлж маргаантай сэдэв байсан бөгөөд сургуулиуд болон олон нийтэд аюулгүй байдлыг хангахын тулд илүү ихийг хийх шаардлагатай гэдгийг анхааруулдаг. Сургуульд гарч буй эмгэнэлт явдлууд нь иргэдийг дахин иймэрхүү зүйлдээ ожирхгүй тулд нийгмийн анхаарал халамжийг хэрхэн сайжруулах талаар эргэцүүлэн бодохыг шаардж байна. Дараачийн дугаартаа бид Америкийн түүхэнд гарсан хамгийн аимшигт 14 сургуулийн зэвсэг таллагын талаар томилон хүргэх болно.